За ингээд энд хөрөлцсөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч сэтгүүлчид та бүхэндээ энэ өдрийн амар мэндийг дэвшүүлж мэдчилж байна. За Монгол улсад ерөнхийдөө 2017 оны сонгуул удахгүй болгож байна. Ингээд улсын судалтай улс төрийн хүчнүүд хуулийнхаа дагуу тусдаа өөрийнхөө нэр дэвшийг тодруулан нэр дэвшийн тухай материалыг өнөөдөр сонгуулийн ерөнхий ороонд хуулийн дагуу хүргэн өгч байгаамаа. Тэгээ энд надтай хамт Монгол улсын их хурлын гишүүн Баасанхүү, Монгол Улсын мэдээлэл дарга Оюнбаатар, ерөнхий нэрэмчин дарга Эрдэнэжамын, за Баян Сэлэнгээ удуулгээд манай удуу дарга бол 13 оны сонгуульд Монгол Улсын бас нэр дэвшүүлснийг та бүхэн маш сайн мэдж байгаа. Ингээд бас манай намаас гадна манай намтай хамтран ажилладаг бидний одоо үйл ажиллагааг хамтран дэмждэг баярхуу зэрэг хүмүүс шинэ баяр зэрэг хүмүүс хүрэлцэн ирсэн байна. За ингээд энэ сонгуул маань шударга болоосоо шударга ажил бол юунаас эхлэх вэ гэхээр одоо энэ бүртгэлийн ажлыг хуулийн дагуу явуулаасаа сонгогчдоо өрсөлдөгч өөртөө сонгодог маягаар биш. Ард түмэнд өрсөлдөгчд шударгаар өрсөлдөж ард түмэн өөрөө сонгодог. Ийм одоо байдлаар сонгуул болоосоо гэж бид хүсэж байгаа. Би Монгол Улсын ерөнхийлөгчөөр та бүхнийхээ итгэл дэмжлэгийг авч 3 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллаж байсан. Тэр үед бол би өөрийнхөө одоо мэдлэг боловсрол, туршлага, их орноо хөгжүүлэх гэсэн сэтгэлд хөтлөгдөн нэгэн үзүүр сэтгэлээр ажиллаж байсан. Одоо тэр үед эхлүүлсэн ажлаа гүйцээх, сүүлийн бий болсон зарим алдаа дутагдлыг засах ийм түүхэн үүрэг хариуцлага надад ногдож байна гэж үзэж байгаа учраас Монгол Ардын хусал нам маань намайг энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлснийг талархалтайгаар хүлээн авч энэ сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигчтэй, мөн арчс намаас нэр дэвшигчтэй шударга өрсөлдөж ард түмнэр сонгуулах энэ их хаяныг эхлүүлэе гэж бодож байгаамаа. Ингээд сонгуул маань шударгуулах ёстой. Сонгуулийн ирэх хороо хэн нэгэн одоо улс төрийн нам зүтгэлтэн эсвэл ямар нэгэн одоо байгууллагын шагалтанд оролгүйгээр өөртөө шударга сонгуул явуулах нөхцөлийг бүрдүүлж нэр дэвшигчдийг эдний саад бэрхшээл учруулалгүй бүртгэж энэ сонгуулийг анханасаа мордгийн хазгай биш харин үнэхээр Монголын төрийн тэргүүнийг ард түмнөөрөө сонгох төр нөхцөл болцоо шударгаар хангана гэж найдаж итгэж байгаа илэрхийлье. Бид бол шударга өрсөлдөөнөөс айхгүй. Шударга өрсөлдөөний үр дүнг ард түмэн л ганцхан мэднэ гэдгийг бол бид сайн мэдж байгаа учраас ингэж хэлж байгаамаа. Ингээд та бүхэндээ баярлалаа. Монголын ард түмэнд бас баярлалаа. За урагшаа. За дараа баярлалаа.